Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Өнөөдөр 2026 оны 3 дугаар сарын 30-ны даваа гарагийн үдэш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 10 минут болжээ. Хинт ч битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань цоо шинхэн дугаар ийхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-ээс дээш насныхан зориулсан учраас таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа бол сувгаа салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа бол зорчигчийнхоо ая тухыг бодоод төр сувгаа салахыг зөвлөж байна. Манай нэвтрүүлэг нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөг одохгүй, бусдыг бас эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Сонсож чадаагүй юм уу? Аль эсвэл энэ дугаараа алгасч ийн одоо яана инэ гэх юм бол манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа шүү. За даваа гараг. Өнөөдөр бүгдээрээ унтлагынхаа өрөөний гэрлийг бүдгрүүлж байгаад насанд хүрэгчдэд тохиолдсон сонирхолтой түүхүүдийг уншиж тэгээд энэ талаараа ярилцах болно. Өнөөдрийн түүхүүдийн маань сэдэв удаан хугацаанд хүсэн хүлээсэн учрал. Удаан хугацаанд хүсэн хүлээсэн учрал. Энэ айгуу гоё сэдвээ. Нэвтрүүлгийн сэдвийн дагуу нийтэрсэн захиануудаас өнөөдөр 2 захиаг онцолж авсан байгаа. Тэгээд 2 захиагаа уншина. Захиагаа уншсны дараа сонсогчтойгоо уцаар холбогдоод тэгээд энэ сэдвийн талаар ярилцсан. Эхлээд би 2 захиагаа хүргэн, хоёуланг нь уншиж дуусаад тэгээд бас өөрийнхөө одоо үзэл бодлыг болон тэгээд шууд эфирийн утсыг нээгээд тэгээд сонсогчтойгоо энэ талаар илэн далангоо ярилцах юм шүү за. За тэгээд эхний захиаг хүргэе. Сайн байна уу? Шөнийн мэндэ. Би өөрийнхөө нэгэн сонирхолтой түүхээс хуваалцахаар бичлээ. Би 37-тай. Одоо эхнэр хүүхэдтэй тогтсон амьдралтай энгийн нэгэн залуу. Анх оюутан болоод юугаач мэдэхгүй хүүхэд дээд курсийнхээ ихчэд орлож үлээ. Намайг 1-р курс байхад тэр 3-р курс байсан. Би ч ихний 1 жил нууцхан хайрлаж, шохоорхож, мөрөөдөж өнгөрсөн дөө. Заримдаа насанд хүрэгчдийн кино үзэж түүнийг болон өөрийгөө гол дөрүүдийн оронд нь байна гэж төсөөлдөг байлаа. Ингэж явсаар тэр 4-р курс, би 2-р курсэд орлоо. Манай мэргэжлийн дээд анги болохоор уулзах, таарах боломж их байдаг. Хаяа таарахад надад жаахан хандтаа ч юм шиг санагддаг байв. Би ч харилсаар цаг хугацаач явсаар хавар боллоо. Би одоо л хайраа илчилж өөрийн болохгүй бол тэр удахгүй төгсөө явчихна. Тэгэхээр бараг л дахиж уулзч чадахгүй өнтер гэж бодоол. Би ч хавар төгсөлтийн баярын өмнө зориг гарган түүнтэй уулзлаа. Би ч амт сайн надтай үерхээч гэхэд чи дажгүй л дээ. Гэхдээ хитрхи жоохон. Би одоо төгсөөд ажилд гарч байна. Чи харин хүүхдэр байна. Хоёулаа дими бүтэхгүй гэж хэлээд би бүр гүн шарахтаа үлдсэн. Тэрнээс хойш тэр ч төгсөж, би ч бас 2 жилийн дараа төгсөж ажилд гарлаа. Түүнийг хуучин шигээ гүн бодохгүй ч сэтгэлийн гүнд нэг газар нуугдаастай. Бид нэг мэргэжлэр төгссөн болохоор заримдаа хурал чуулган дээр таардаг. Харах бүрд хуучны, оюутан насны хайр сэргэдэг байв. Сүүлдээ бидний тааралдагч улам олширч сэтгэлийн гүнд нь нуугдсан хүсэл буцаад ил гараад ирсэн. Ер нь хуучин боддог, хайрладаг байсан тэр бүсгүйтэй нэг удаа ч гэсэн дотн харилцаанд орж үзхийг хүсэж эхэлсэн. Гэхдээ өмнө нэг гологчсон болохоор шууд зориг гаргаж чаддгүй байлаа. Энэ бодлоод тэн түүнтэй дахин 3 жил яаралгүйгээр багаар дотносоор гэв. Нилээн гайгүй болсон хойноо болзоон дурж хаяа уулздаг болов. Хаяахан уулзалт маань ойртож бид улам дотносоор ажлаас тарахад нь авч хүргэж өгдөг болов. Би ч хүссэндээ ойрцоор удалгүй миний хүсэн хүлээсэн мөч ирсэн. Нэг орой бид хоёр жаахан шоодсны дараа түүнийг хүргэж өгөөд явах гэтэл чи ороод гарах юм уу гэхэд уухайн тас өвшөөрөөд л орлоо. Ороод л шууд үнссэн тэр харин дургуцэхгүй харин ч дуртай. Энэ шөнө 10 жил мөрөөдөж хүсэж явсан хүсэл минь биелэх нь нэгэн тодорхой болсон. Тийм. Анх түүнийг хайрлаж, шохоорхож эхлэхэд би 18-тай байсан. Харин анхудаа дотн харьцаанд орж байгаа энэ мөчтөө би 28-тай байсан юм. Түүнийг үнсэнгээ дотроо
чамайг ямар залуу голж байсныг өнөөдөр харуулна да гэж бодож байлаа. Миний олон жилийн дотн харьцаанд орж байсан туршлага зөвхөн энэ мөчтөл зориулсан битэв. Өнөөдөр л бүх ур чадвараа тултал нь гаргандаа гэсэн зорилготой байлаа. Ингээд түүнийг үнсэнгээ бүх хувцсыг нь тайлсны дараа 10 жил хүссэн хүсэл минь миний өмнө нүцгэн байхыг харах үнэхээр сайхан байсан. Ингээд дотн харьцаандаа орж тэр шөнө яг өөрийнхөө хүссэн шиг мундаг ирхэн байж чадсан. Тэр ч бараг тэр шөнөөс хойш нурж ундаг болж юм л хоёлаа манад очих уу, цуг амралтанд явах уу гин. Заримдаа шүн залгаад би танаад яваад очих уу гэдэг байлаа. Гэхдээ эр хүн хайрлаж, шохоорхож явхад эмэгтэй хүний зөвхөн сайн талыг нь л харддаг юм байна лээ. Дараа нь нэгэнд өөрийн болгосон хойноо харахад тэр эмэгтэйн дутагдaltaй муу талуудыг харагдаж эхэлсэн. Их шооддаг, алкогол их хэрэгэлдэг, гэрийн ажилтай муухай ааштай гэд олон муу талууд нь харагдаж эхэлсэн болохоор түүнээс зайгаа барьсаар 7 сар гаруйн дотн харилцааны дараа бүрэн харилцаагаа тасалсан. Гэхдээ тэр миний хамгийн удаан мөрөөдөж өөрийн болгосон бүсгүй байсан юм. Бүхэлдэн 10 жилгээ боддоо. Энэ ч утгаараа миний хамгийн удаан хүлээсэн хамгийн амттай уучрал байсан да. За, ийм захиа ирсэн байна. За, манай лайвыг үзэж байгаа бүх үзэгч, сонсогч та бүхэндээ энэ үдшийн мэндийг дахин хүргье. Одоо яг уламжлалт ёсороо тийм ээ. Манайхан гадаа хэр халуун хүйтэн байна, хаанаас сонсож байна, аль аймаг дүүрэг одоо сум юу ч байсан болно шүү дээ, тий. Улс орон гэд би Солонгосоос сонсож байна гэдэг ч юм уу, тий. Инчон эсвэл Хөвсгөл, Архангаа гэд бичээд ороод ирээрээ за. Тэгээ би ямар тааж захиануудынхаа хооронд сонсогчтой авч байгаа хоорондоо бас та нартайгаа бас ингээд ярилцаад та нарын комментиг уншаад явах нь шүү. Тэгээ бүгдэнд нь үдшимийн төргий бас угаас олохгүй намайг сонгож энэ цаг мөчөөс сонсдогт маш их баярлалаа гэж хэлье. За ингээд дараагийнхаа захиа руу оръё. За үдшимэндээ би нэгэн түүхээ хаваалцъя. Магадгүй зарим бүсгүйчүүдэд маань сэрэмжлүүлэгч байж магадгүй л дээ. Би та нарт ажил дээр чинь харж явдаг нэг гой залуу байдаг үсттэй гэж бодож байна. Та нарт байдгүй. Энийг л нэг орондоо аваад орчих юмсан гэж боддог нэг тийм залуу байгаах. Надад харин нэг байдаг байлаа. Түүнийхээ тухай хуваалцах гэсэн юм. Ер нь надад эрэгтэй хүнийг өөрийн болгох амархан байдаг л да. Жоохон оч хайхад л хойноос өөрөө гүгээд л эхэлтий. Тэд нар хөөхий өөрөө намайг найрч байна л гэж боддог баг. Үнэн дээр би өөрөө тэрнийг сонирхсан учраас намайг найрч байдаг байхгүй юу? Харин миний энэ арга нэг хүн дээр юусаа ажиллаагүй юм да. Манай ажил дээр нэг өндөр, цэвэрхэн залуу байдгийн. Царай зүс энэ бол тасарсан бараг л инхаа. Тэр ч надад таалагдаж би ч түүний суён болохоор шийдлээ дээ. Эхлээд би чамайг сонирхож байна шүү гэд ганц хоёр өгөөж шидлээ. Тоож байгаа ч юм алга муу төмс. Дахин хэд хэдэн удаа өгөөш илүү л авахын шидлээ. Бүр мэдэж байгаа ч юм алга. Төмс дээр бүр хөлтөө төмс ололтой. Эсвэл өөрийнхөө царайнд бардчихсан их цантин болов. Өгөөш шидэд нэмэр байдгүй. Над руу тоож харахгүй болохоор бүр шар өдлөөд энэнтэй л нэг шөнийг өнгөрөөж үзнэ гэсэн зорилго өөртөө тавилаа. Шөнөөрөө чат бичиж үзлээ, худлаа согтоод хөргүүлж үзлээ, гэртээ дуудаж үзлээ, нэмэр алга. Ер нь нэлээд удаан хичээгээд амжилт олсонгүй. Бүр сүүлдээ ажлынхаа найзтай комби зохиож агаад нэг өрөөнд жаахан халамцуу хоёулахнаа түгжигдэж байгаа юм чинь. Хөөрхий уг намайг согтлоо гэд өрөөлүүн оруулж өгч байгаа царай ингэнэ. Тэгээ жаахан сууж агаад би илт үдэж хэллээ. Халуун байна гэж хувцаа нэмглээд биед нь жаахан санамсаргүй хурж эхлэхэд цаанаасаа л амьсхан өндөрсөд эхлэв. Тэгэх үед нь гоён дээр нь гараа тавиад мөрийг нь дэрлээ твтгэд аргагүй намайг уруул дээр нь өнгөсөж эхэллээ. За ингээд овоо удаан хөөцөлдсөн залууга өөрөө намайг үнсгэд хүргэж ер нь зорьсондоо хүрлээ дээ. Тэгээд цаашаа ойлгомжтой дотн харьцаанд орсон шүү дээ. Яг дотн харьцаа ихсэн ямар ч оршил байхгүй дээр нь нууц эрэхтэн нь жаахан жижигвтер юм аа. Би бараг юу ч мэдэрч чадаагүй байж л нөгөөдөг чинь гэж орилоод л болчихсон. Тэгснэ сайхан байсан уу ч гэх шиг.
Би чи элдвийг ботон хөвтөн. Уг нь царайлаг өндөр сайхан залуу гэхдээ дотн харилцааны дээ өсгөж алгатай. За яах вэ? Эхнийх юм байна. Хоёрдугаар үе дээр арай жоохон дээр байх юм болов гэж бодоод үнсгсэн өөдөөс хөрхөр чинтэр өө дөш удаан хугацаанд хүсэн хүлээж орсон дотн харилцаа иймж байх гэж. Би одоо бараг тэр залууг үзэн яддсан шүү дээ. Дотн харьцаанд тийм уу ээжэж яах гэж царайлаг төрдөг байна. Ер нь эр хүн гаднаасаа харагдаг шиг байдгүй юм байна л шүү. Тэрийг л сэрэмжлүүлэх гэж бичлээ. Хээ гинэ. За, хоёр захиа маань болохоор эрэгтэй болон эмэгтэй сонсогчоос ирсэн нь тодорхой. За тэгэхээр захиагаа хүлээж аваад манайхан бас энэ талаар юу гэж бодож байна? Эрэгтэй одоо эрчүүд нь те өөрийнхөө үнцгийг, эмэгтэйчүүд нь бас өөрийнхөө үнцгийг ингээд бас одоо юу гэдгийг нууж хаах юмгүй бичээд ороод ирээрэй за. За одоо ингээд манай шууд эфирийн утаснууд маань нээгдэн хэрвээ та Монголоос залгаж байгаа бол 77 77 38 83 гадаадаас холбогдох бол 77 77 88 30 гэсэн дугаарууд одоо ингээд нээгдсэн байгаа шүү манайхаа. Орж ирэхдээ зүгээр яг ичид зоохгүйгээр те надад нэг юм тохиолдож байсан. Энэ угаасаа ийм штэ. Тэр тийм байхаар тийм байдгийм байлээ гэдэг ч юм уу тийм ээ. Аль эсвэл захиагаа сонсцсон бол одоо захиа ийм болж исэн юм байна. Энэ тэгсэн ийм байх байсан юм шүү гэдэг ч юм уу. Өөрийнх нь одоо яг бодчихсон бүх зүйлийг ингээд санаа зовлтгоо бид нартэй хуваалцаарай. Бид нар утасны шин дугаарыг түмэн зарлахгүй бас дуу хоолойг нь өөр олгож байгаа учраас ямар ч асуудал байхгүй байгаа шүү. Унграас банк энд бороотой нэмэх 10 хэмтэй сэрүүхэн байна уу гинэ. За, орой минь дээ. Дотн харилцаанд орчоод хайдаг новшин ер юм да гин. Эрэм үн заавал зовлон амсаж явдаг. Эрэм биенээс гарч вэж зовлонгоос гарах замд орж болно. Дэлхийн амьтдыг алсын хорон санаад хар гаргийнхан удирдаг юм шүү гэнэ. Юу бичсэн юм бэ гэдэг шиг би сүултээ уншижсэн өөрөө төөрөгдөөш. За хөвсгөл малчны хотноос гинэ. Юу н лаг юм бэ? Солонгосоо сонсож байна гинэ. За нийт сонсож байгаа бүх сонсогчтой болон лайв үзэж байгаа бүх сонсогч нартаа энэ сайхан өчийн мэндийг хүргье манайхан. За би өөрийнхөө өнцгийг хэлье. Хэлээл жоохон буруучих гэдэг талтай те. За эхний залуугийн хувьд угаасаа нэг эртнээс нэг тийм үг байгаад идэг та. За алаагүй байхад үнэг сайхан, аваагүй байхад ихнэр сайхан гэхгүй юу. За ямар тач ингээд над дээр тохиолдчихсэн. За би нуухгүй. Над дээр тохиолдчихсэн. Ингээл араас ингээл гүгээл идэв штэ. Залуучууд ингээл гүүжээс нэг гинт алга болчдөг. Тэнгүүд яа харахгүй ингээд нэг тийм сэтгэл төрүүлдэг байхгүй. Хүш энийг юм чи хайчив санаж эхлэх байгаа юм биш нөгөөдгөө. Энийг утас зүгээр айлгадаг нь утас улаасгагч хайчив. Тэгвэл угаасаа ингээл байнгын бичээл байнгын залгаал ингээл байхаар чи эхлээд айгу төвхтэй юм шиг санагддаг байхгүй юу? Ганц хоёр удаагийн ийм зүйлс байна л та. Тэгжсэн гэв гинтх нэг өдөр ч юм уу нэг хоёр өдөр алга болчихгоот нь жоохон гайхдаг шүү дээ. Хүй энэ гайг байгаа энэ маань хайчив. Хөд юу гэдвэл хот хөдөө явцсан юм шиг үстэй гадаад гарцсан юм шиг үстэй гэдэг шиг. Гэхдээ яа харахгүй ингээд араас нь ингээд нилээн удаа чаргууцалдаад хөөцөлдөөд ингээд гүүж байж иснэ. Одоо юу гэдгийг тэр эмэгтэй гэж нү тэр эрэгтэй гэж нү те үдчихэд тэгснэ дараа нь гів гинт нэг юм таалагдах хайчдаг. Миний хувьд болохоор яг миний араас гэж бичдэг залгадаг хүмүүс байсан. Гэхдээ янз бүр уулзч барьж байгаагүй л те. Тэгэхэд одоо мэдээж яг ингээд бүрийн дотны харьцаанд орцсон хүмүүсийн хувьд бол энэ бол үнэхээр хүнд тусна. Үнэхээр хүнд тусна шүү. Ялангуяа эрчүүдээ сонс. Нэг л сүрхий бараг л би чамдаа зүгээр дэлхийг өгөн чи чамаараа зүгээр л те санаан дэлбэгээр алхуулаа даа гэл ингээл амар олон юм ярьж иржсэн. Тэнгүүтээ тэр эмхтэй тэгэж нөө одоо юу гэдгийг дотны харьцаанд оронгуудаа дараа нь зүгээр мэдгүй хайцсан бүү мэд. Нөө би яг сайхан хайч уу гэдэг шиг мэдгүй гэ бэж үл амар тэнэг байхгүй юу. Тэр чин муухай шүү нэг ашиглаж хайчиж байгаа юм шиг мэдрэмж төрчдөг юм. За нэг сонсогч ороод ирлээ авъя. MJL радио. Үчи минь дээ. За, байна уу? Байна. Байна за холбогдсон байна. За арийнхаа спикерийг унтраагаараа тасалтаад шүү. Тэхүүн акура. За, үчи минь дээ үчи хэр өнгөрөөж байна? Үчи минь.
За үгүй юм байна. За захиагаа сонсцсон уу? 아니, 내 새 돈다 쓴다고 했는데. За тэгвэл асуулт асууя. 아하. Өөрт чинь удаан хугацаанд хүлээж байгаад ирсэн нэг тийм учрал байдгүй. За тэгээд нэг удаан хугацаанд ингээ хүлээжсэн хүнтэйгээ дотн харьцаанд орсон чинь дараа нь таалагдгаа байсан ч юм уу? Эсвэл нэг тиймэрхүү тохиолдлууд байна уу? 아, За тасалдаад байна да. 이거 소리야. 잠깐. 이제 무슨 날 때. За утас нь айгүй их тасалдсан шүү. За яхаарахгүй салгалаа. За манайхаа орж ирэхдээ мэдээж нэг утасныхаа Bluetooth те радио янз бүрийн юмтайгаа машин зэрэгтэйгээ холбогдсон байна уу? Маш сайн шалгаж байгаараа. Тэгээ мөн бас спикер дээр ярих юм бол яхаарахгүй цөөрөдөг байгаа шүү. Тэгэхээр сонсогчдойгоо хүндлээд одоо нэвтрүүлгээ хүндлээд те залгаж орж ирэхдээ сэдвээ сонсчмоор байна. Тэгээ дээрээс нь бас элен далангүй ярмаар байна. Окей. За тэгээд үргэлжлүүлээд ярил л да одоо тэгэл яг ингээд ашиглуулсан мэдрэмжийг төрүүлдэг тэр ирч бай эмч бай хамаалга. Тийм хүмүүс үнэхээр новшин санагддаг миний хувьд. Тэ. Зөндөө олон хүмүүсээс сонсч лээлаа. Найз нөхөд одоо хинч байдгийн те хамаатан садан үеэл. Тэгээд тиймд иймэрхүү тохиолдолд орсон эр эмгүү хүмүүс байгаа штэ. Тэгээ сонсон штэ мэдээж л. Энд тэнд явахдаа сонсон, машиндаа сонсон, эсвэл хальт кофе уухдаа сонсон, шоудахтаа сонсон ч гэдэм үү те. Тэгэхээр нэг л зүгээр л өвхөж чадах байгаа юм шиг араас нь гүйжсэн гинтл нэг өдөр. За нэгэн л өөрийн болгоод авчихсан юм чинь гэсэн санаатай. Одоо зарим нэг нөхрүүд, зарим нэг эхнэрүүд байдаг шүү дээ, тэ. За энэ одоо миний хүн ханаас ч холдохгүй гэдэг шиг нэг юм төсөөлөл бодолтой хүмүүс байж болохгүй шүү. Надад л авдаг санагдав. Та нар юу гэж бодож байна? Них амар тийм бүх зүйлийг амлаа л өстой чамаас өөр ямар ч юм хитэ чамаас өөр ямар ч хэрэгтэйг би харахгүй байна хорвоо ертөнцөд гэж худлаа үний ярьж бэжсэн зүгээр л цаасан малгай өмсгөжсэн яг тэр хүн чинь өөрийгөө нэгэл ингээл хамаг би хаа сэтгэл зүрхөө бүгдийг зориулсны дараа зүгээр нэг чи хинч биш юм шиг харцдаг нэг тийм хөгийн хүмүүс байдаг шүү байдаг тэгэхээр их муухай мэдрэмж төрүүлдэг тэгэхээр энийгээ болчоорой манайхаа гэж бодож байна. За комментуудаас уншия. Манайхан 158 үлэн те өнөөдөр бүгдээрээ харъя. Хэд хүрэхээ харцгаая тийм ээ. Өнөө чамгүй бол үхлээ хатлаа гэсэн мөртлөө үржээд алга болсон залгинуудаас байна гинэ. Тийм шүү дээ. Байна. Оо тэр чинь тэгээд шинжил минжил цагаан сар магаан сараар зөвөрлөн бүр ингээд гэр бүлийнхээ бүтэн тийм портреттэй бүтэн юм гэр бүлийнхээ зураг хүргэдэг ингээд бийж тийм л шүү дээ. Оо айлс л гэр бүлтэй хэрнээ те үхлээ хатлаа гэд гэр бүлтэй хүн байжээс тэгээд явдаг сонин гараад байна. Ярмангаас үзэж байна. Чех улсаас үзэж байна гинэ. Хоёр дахь захиан дээр гардаг шиг юм болсон шүү дээ. Бараг л адилхан юм байна уу? Жирэн годон ёстой л хүмүүр харагдаж байгаа шиг бишээ те гинэ. Тий штэ. Угаасаа харагдаж байгаа шиг биш. За миний нэг сайн таньдаг хүн заяа. Миний нэг сайн таньдаг нэг залууд өхөн хатан дурлваа. За энэ залуугийн төлөө зүгээр би баг комбонд нь оролцоод за одоо яг тэр төрсөн өдрөөр нь л нэг сюрприз барих гал нэг ажил мэжлийнхэн гадаал очиж байгаа байхгүй юу? Тэр чинь гадаад болсон зүйл. Тэгэл тэгсэн чи яаж хийж байгаа л тэгэл найрч байгаа л янз бүрийн баг үерхтэр тулж байгаа байхгүй юу? Тэгэл яасан дотн харьцаанд орвоо. За эхлээд сонсогч авчид тэгээ би өргөжлөл яриа заяа. Энэ үнэхээр тэнэг түүхий ихгүй юу? MJL радио холбогдсон байна. Тано. Байна. За MJL. Арамент. За үчиг хэр сайн. Би нөгөө нэг ихний кейсийн доктор сонсдог хоёр талд орж ирлээ. За. Тэгээд энэ хоёр кейсийн татаа дээр хийх сонсохдоо нөгөө юу юм бэ одоо татаагаа хайцдаг гэдэг. Тэгэхээр яг энэ хоёрын фактор миний нэг үзэл байдаг юм аа. За сонсъё. Одоо нэг нь болохоор ингээд батгаад ингээд араас нь гүйцээгээд ингээд яг өөрийн бодлоор нэг хоёр оноо чичээр хайцсан гэдэг шүү дээ. За тэгвэл батгах хугацаанд хэр залуу гэж таалдахгүй байсан байх таатай. За. Тэгэхээр яг таалагддаг байсан бол тэгээд удаасгүйгээр шууд нэг 7 хоног ч юм уу 10 хоногийн дотор ингээд бодоод тэгээд автралч шүү дээ. За. Тэгэнгүүт хоёр кейсээр нь болохоор бас тэр залуу нь болохоор амар тариалдаг ингээд бараг л нэг одоо багцаас нь болсон бол боломжтой байгаа байхгүй.
Тэнгүүд яг энэ хоёрын годоор ингээ харахад эмэгтэйчүүд амарын одоо гаднаас нь ялгаж ийм Эр хүнийг гаднаас нь ирчүүдийн шиг ялгаж ийм одоо царай зүс одоо юу байдгийг карьераа юм ч юм уу. Өөр яг анхнаасаа тэр хүнтэй ингээд одоо нэг нөгөө ярьсан тий. Яг ингээд чадахгүй хоёулаа ийм байдлаа яах вэ хөө. Тэгэхээр чиний зүтгэн бол хоёулаа инжлэгээ хийх ингээд хамруулах юм. Одоо тэр нэг хүмүүсийг одоо ялгаад юм уу тэгж яах хугацаанд их алдаад тагтдаг. За хараа би ингэж бодоод байна. Хараад руу яваад тэрэндээ одоо үндэ хараад төсөөлөл тэгээд яг хажууд байгаа яг гайгүй зүгээр ярьсаад гайгүй залуучууд байгаа шүү дээ. За тэгэхээр өөрөө чинь хилээд байгаа өнцг нь болохоор нь шүү дээ тий. Өнцг нь болохоор за эмэгтэйчүүд ер нь эр хүнийг харахтаа ер нь бол гадаад гоо үзмж энтрээр айгүй их шүүгээд байна гэж хэлээд байна да. Тэгснэ бас хэрвээ анханасаа зүгээр үнэн шудраг бие биентэй гэл зүгээр шудраг ярилцчих юм бол амар юм шүү гэдэг юм шүү. Тий одоо тэгэл араас чинь ингээд нэг хүн залгаад ингээд батсан ингээд жишээ чинь баг нэг 2-3 сар болдог шүү дээ. Тийм тэр үед байцаасаа батсан. Тийм залуутай одоо тэр одоо тэрийгээ хайр юм уу ахнасаа таадагдаг анхны нөгөө нэг одоо юу гэдэг вэ? Анхны нэг одоо чичгдэл чимэл тэгээд таадагдаг ер нь бол тэгээд цаашаа судлаад байсан. Гэтэ ер нь бол яг эмэгтэйчүүд нэгт ялгаарай тэгээд ер нь сахиад үзээд үнэхээр нэг яриа ойлгодог заасан бол үнэхээр одоо ингээд тийм жоохон асуудалтай асан бол томруулж болно одоо юм бүгд тийм. Бас тийм. Миний зүгээр хувийн бодсон. Тийм зөв. Тэгэхээр одоо яг ингээд хинэгийн за хинэгийн эмэгтэй өөр төр чинь хурж ирээ заяа. Хинэгийн эмэгтэй өөр төр чинь хурж ирээ ингээд яг болцож молцоод ингээд хоёр дахь захиан дээр тулгуурлаад яриа хоёлаа за. Тэнгүүд за одоо ингээд хинэ хоёлаа шудрал ярьчээ. Чиний нууц хэрэгтэн чи том юм уу жижиг юм уу гэж асуух зүгээр үү? Үгүй яг гэхдээ тэр ингээд ярих болно шүү дээ. Тэр хүүхдийн болохоор ингээд нэг удаа ойлцоод ингээд таадагтай болохоор ингээд тэр хоёр одоо баяртай болсон байна шүү дээ. Яг тэр ихтэй хүний нэг бас томруулж олон янзлж олон хоорондоо ярилцаад болгож олно шүү дээ. Одоо үнээр хараа чиний тэгээд бичсэн байна. Тэр ингээд томруулах яах вэ? Нөгөөх нь ч гэсэн өнөөдөр тийм бол хайрын зам томруулах юм. Тийм. Энэ бол сайхан ярьцаа. Тиймээ хүнийг юм зүстэйгээр нь ялахгүй. Сайхан ярьцаа зүстэй дэр гэж бодсон. Тэгээд анхны юм нь бол насан туршаас хайсан даа гэж байна. За. Баярлалаа. За оройг сайхан өнгөрөөгөө. Баярлалаа. За тийм бас ингэж ярилцдаг яг төрлийнхэн тэр эрэгтэй хүн ч юм эмэгтэй хүн таарчвал стазник колио өстэй. Би ч өөрөө бас айгу тийм ярилцдаг хүнтэй тулж ярилцах дуртай юм баггүй юу. Би тэгж ярилцсан ч гэдэг байгаа юм биш л те. Зүгээр хэлж байгаа юм. Яг бол студид би өөрөө сууж байгаа учраас те. Яг жишээ авч ярих гэхээр одоо нэг худлаа одоо тэрэн дээр энэ дээр хин чашин. Гэтэ хэрвээ би өөрөө байсан болвол те. За магадгүй нөгөө нэг одоо нөгөө талынхаа хамтрагч ч юм уу нөгөө залуутгаа ингээд идэж угаа сууж захтай. За хоёлаа яах чинь их чинь. Чинийх ер нь чи ер нь өөрийгөө хэрэгж дүгнж ин 10-аас тэд минь одоо тэгж мэгж асуух юм бараг л магадгүй шүү. Тэгснэ. За ер нь бол чиний одоо сонирхол чинь юу юм ч гэдэг ч юм уу те. Аль эсвэл элен далангуул байхыг хичээнэ. Та нар юу гэж бодож байна? Одоо тэгэл нас биеийн төрцөн те 30 гарцсан хүмүүс штэ. Тэгээ ямар нэг жоохон нэг 18-тууд байгаа штэ те. Нэг биеэнээс ичээл бүргшээл. Гэтэ бас нэг шууд асууж ингээ бас бүдүүлэг байж болохгүй. Бас нэг амар тийм ямар ч тийм мэдрэмжгүй бүдүүлэг юм асуудаг хүмүүс байдаг. Эрэгтэй эмэгтэйгөө. Тэгснэ бүдүүлэг цангаа амар тийм шудраг байна гэдээ андуураад идэх хүмүүс байдаг. Тэгэхээр яг эзгийн тааруулаад яг тэрийг л мэдрэх юм болоо даа л гэж би бодож шүү. Та нараар юу гэж бодож байна? За Улаанбаатар хотод 22 цаг 34 минут болсон байна. Гадуур төгжрөл энэ төр хөл хөдөлгөөн хэр байна манайхаа? Гадаа хэр дулаахан байна. Би ч одоо тэгэл одоо 11-с тэгэл тараад явдаг хүн шүү дээ. Ер нь бол төгжрөл жоохон буурсан байгаа төлөвтэй сонсогдоод байсан. Бурхан Тэнгэрийн за энэ комент шүү. Бурхан Тэнгэрийн шашныхан бөөгийн мөрөглийнхэн бүгд харгаар гэнэ хордлогсон гэнэ. Энэ ямар хүн орж ирээ юу бичээд байгаа юм бэ? Манад нэг юм бөө орж ирээ самраад байгаа шиг байна. Лайвик. За нэг сонсогч аваадах юм. За MJL радио
Учимент. Ороймонд. За ороймонд. За сэдвээ сонсцсон байгаа шүү дээ. Тийм ээ хоёлаа. Аль сэтгэл нэрмэрэнтэй аль нь яг нэг заасны хоёр тав шил юм байна доо нат. Тийм. За аль эсвэл өөр дөр ярьж болно. Эсвэл өөрт чинь юм удаан хугацаанд хүлээж байгаа нэг юм тохиолж байгаа учир л бий юу? Тийм хүн байгаа л да. Тэгээ наад чинь бол миний хувьд л юу юм бэ? Айгу богинохон үлээсэн шиг санагдаж байна надаас ч. Би өөрөө 20 жил үлээсэн багтаа. Оо за. Тэгэхээр айгу хугацаа энэ тийм үү гэхдээ тэр бодлон арилдаг баг. За яагаад 20 жил үлээсэн? Асууч ил. Яг боломж л болж байгаа юм тийм. За. Хоёр тийш ангиллууд цуусууд тэгээд гэхдээ нөө цэсний мохортны юм байгаа. Байгаа л яваад. Бүр багын юм босоод ирэл байгаа л тийм. Хүмүүс анхны арай мартуу гэхдээ яг адилхан баггүй наач. За тэгээд үнэхээр мартаа. Гэхдээ нөгөө одоо хайртанд осны дараа бол тэр анчгүй санагдсан маань энэ бол яг хүн хүнээс шалтгаалах. За өөрөө чинь тэр удаан хүсэж байгаа дотор сансан чи хүссэн шиг ч юм байсан уу? Эсвэл нэг за тийм байсан ч гэдэг ч юм уу? Яг нэг миний төсөөл өөр. Тийм үү. Тэр хүн бол тийм бодчихгүй байгаа шүү дээ. Наагаар тэр 20 жилийн хүн бодж байгаа гэдгийг ч бодохгүй. Тэр хүн зүгээр нэг яг нэг 20 жилийн дараа нэг одоо юу гэдэг нэг найзтайгаа уулзаад ингээд нэг юм болцоод л гэж бодож байгаа. Тэгэхээр миний хувьд л тэр чинь бүр асар их төвчээ юу дэвчээрч байхтай тийм ч. Зүгээр нэг юм хүлээлт байсан байхгүй амар. Яг миний хүлээлт нь 100% төгс нийцсэн гэж ямар ч хүн байхгүй хоо ер нь зүгээр. Тэгтээ яг зүгээр миний хувьд сэтгэл бүр ингээд нэг амар нэг юм аваа идсэн шиг болсон. Оо ястаа. Одоо тэгээд тэр хүнтэйгээ дахиж уулзсан уу тэрнээс хойш? Яг тэгээд хүний амьдрал юм олон гай болж яг зүгээр яг. Хүний амьдралтай ч басахгүй шүү дээ. Тийм ээ. Тэр зуралтай чангаралтай тэгээд яг хэрэг. За. Тэгээд дараагийн захын хаваад одоо нэг юм юм л та. Ер нь зүгээр эмгтэй улсууд өөрсдөө шүү дээ. Яг асуун дээр миний бодож энэ үгүй эмгтэй хүмүүс өөрсдөө одоо хүнийг ингээд амар их дүгндэг байхгүй гаднаас нь одоо ер нь эмгтэй хүмүүсийн би одоо ингэж бодъё. За. 10 эмгтэй хүний 7-8 хүнийг гаднаас нь дүгндэг. За. Ер нь нийтлэх байна. Өмсөөртийн харна, царайцын харна. Тэгээд идчихэж байгаагийн хардаг хүмүүс байна. Тэгээд тэдний аль нэг нь байгаад тэр хүн яг юм бол тэр эмэгтэй хүн тэр хүнд ямар ч асуудал зөвшөөрдөг ер нь. Одоо тэгээд одоо тэр нууц эрэхтнийх нь хэмжээ нь хамаагүй л юм байна шүү дээ. Тэр нэг хамаахгүй нэг юу өгдөг. Одоо ингэж шүү дээ. Одоо юм хөгжсөн болохоор бүх юм болцсон болохоор ядаж ингээд бэлгэвч хүртэл хийхэд тавруутай бэлгэвч байж шүү дээ. Ингээ энэ аюугаар зөндөө харгалж байна. Тэр бол хүнийг зүгээр эмэгтэй хүн өөрийнх нь өнцгөөс нь ингээ хараад таалагдсан тул тэр эрэгтэй хүн бол хэн байх нь тийм чухал биш. Гол нь яг нөө өөрийнхөө сонирхдаг юмнууд одоо нөө мөнгө сонирхдаг эмэгтэй байна, сэтгэл хардаг эмэгтэй байна тий. Ингээд яг ингээд амьдрал боддог эмэгтэй энэ усуд яг нэг нь таалагдсан бол тэр нэг хайртай тэгээд нэг юу агаад гол чиглээд нэг юу ахгүй л тий. Тэгж боддог би бол зүгээр юм. Тэгэхээр хүний амьдрал өөрөө юм амар адармаатай байх гэх. Тэгэхээр чинь яг тэр хүсэж байгаа одоо юу гэдэг жижиг хэрэгцээтэй үнтэй болох эмэгтэйчүүд ихэнх нь хүсэхгүй байх. Гэхдээ тэр хүслийн амьдрал чинь өөрөө заадаг жижиг үнтэй тааруулсан хүн ч байгаа. Нэрээс томыг хүсдэг байгаа жижигтэй тааруулсан жижиг хүсдэг юм эсвэл яснаа гэдэг. Хамаагүй гэж боддог хүнтэй томыг тааруулсан ч юм уу тийм байж байгаа шүү дээ. Тий. Одоо баг шийтгээд ам яадаг. Тий, ер нь бол тийм байхгүй. Тий. Тэгэхээр ер нь бол битгий хүлээлттэй бай эмэгтэйчүүдээ та нар өөрсдөө нэг залуучуудаас хүсэж байгаа зүйл чинь ихэвчлэн одоо бие одоо юу гэдэг юм бод галын гэхээсээ илүү нэг нийгмийн статустай хамаатай байгаа даа гэдэг шүү дээ тий. Ер нь бол тий. Ингээд одоо ингээ эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө бүхнийг шийддэг хүн шүү дээ яг асуун дээрээс.
Тэр энэ ихтэй ойртохгүй юу, ууцгүй тэрийг эмэгтэй хүн шийдвэр бас эрэгтэй хүн шийдэх шүү дээ. Гүн нэр шүү. За. Ааха. Би одоо нэг ингэ чамтай ингэ одоо маргааш идэвч очоод орой ингэ нэг хаалт чигүүлж намайг хараад шууд юу тий таалагдсан бол зааг таалдахгүй өөстөө би ажилтаа байна гэж хэлсэн. Яг л юм байхгүй. Тэр эмэгтэй хүн бүх юм шийддэг. Гартны байжтэй дандаа. За. Бүх эмэгтэйчүүд. За маш их баярлалаа. Холбогдсонд маш их баярлалаа. За баярлалаа. За саяны орж ирсэн сонсогчтой санал нийлэх юм манайхаа. Нийлвэл нийлнэ гэд нийлэхгүй бол энэ дээр ийм бодолтой байгаа шүү комментээр ороод ирээ. За нэг хэдэн коммент уншаад эрэгтэн томордгүй байгаа шүү хөө хаахаа сүүлийн үеийн тиймэрхүү юм тараа юу байдгийг тэдгээр зүйлс бүгд худлаа гэдгийг хэлэхэд таатай байна. Яахав зүгээр том юм шиг болгодог бусад зүйлс л гэж би мөн том жижиг ихээс илүүтэй хэр чанга вэ, хэр сул вэ, хэр удаан бэ гэдгийг юм уу зөндөө олон зүйлс байдаг байгаа шүү. Ер нь бол эрэгтэй хүнээс илүүтэй эмэгтэй хүн дотн харилцаанаас болж хоёр хүний нэгийн сонгоод суучих хэмжээний хүчин зүйл байдаг тул эрчүүд минь бэлгийн боловсролтой анхаарах бол маш зөв зүйл юм гэжээ. Бүр нэг гоё амар гоё профессор шиг хэлсэн байна. Баярлалаа. Энэ үнэхээр уншихад таатай байлаа. За дахиад нэг за салаа авчих шүү. Нэг сонсогч авах хичээлээ. Хинтээ унтахыг нь эмэгтэй шийднэ, хинтээ гэрлэхийг эрэгтэй шийднэ гинэ. Үн ямар лаг хэлдэг вэ те. Тэг хинтээ унтахыг нь эмэгтэй шийднэ, хинтээ гэрлэхийг нь эрэгтэй шийднэ гэж хэлсэн байна. Энэ дээр юу гэж бодож байна? Яг хөө эмэгтэй л хүн юм чинь те. За би эмэгтэйчүүдийн өмнөөс хэлээ л да гэхгүй. Бид нар чинь би бодохдоо. За энэ бол миний бодол шүү. Эмэгтэй хүн тэр болгон заяа. За нааш гисэн болгон руу наалдаал те. Эсвэл ингээ тгийгсэн болгон дэр ночдгүй юм аа. Харин яг эмэгтэй хүнд тэр хайрыг, халамжийг хамгийн түрүүнд халамжийг мэдрүүлж чадж байгаа. Тэгээ дээрээс нь бас нэг тийм одоо юу гэм бэ? Тийм сөрөг энерги ч юм уу нэг сөрөг зүйл харуулахгүй байгаа залууд л татагддаг болов. Нэг айхтар тэгж царай зүс мөсөндөө ч яг байдгүй шүү дээ. Яг ингээд тулах юм бол те хитрхи царайлаг марайлаг хүнтэй байхад хүрт нэг тийм тухгүй санагддаг. Тэгэхээр хамгийн гол нь энэ хүн халамжтай энэ хүн хэр шудраг үнэн чинь те энэ хүн хэр амьдралаа аваад явж чадах юм гээд мэдээж нэг зүгээр л нэг би зүгээр итгэж гинэ гэд нэг ямар ч амьдралын амжиргаагүй хүнтэй суучвал бас л хэцүү шүү дээ те. Тэгэхээр маш олон зүйлээс болж эмэгтэй хүн бас эрэгтэй хүнийг сонгож одоо уулзах энэ дээр хүрдэг байгаа шүү. За нэг сонсогч авъя. Үжимэнд MJL радио. Сайн байна уу? За ороймэнд. За. Артлынх нь дуун жоохон чанга байна. Байна. Банд сонсогдож байна. За одоо зүгээр. Сэдвээ сонссон тийм ээ? За энэ тал дээр юу гэж бодож байна? Ямар байна? Жохон тодруулаад өгчиж. Би яг дундаас нь л. За. Ер нь бол ингээд маш удаан хугацаанд ингэж хүсэж хүлээж агаад уулзсан ийм хосууд даанч нэгэндээ одоо нэг сэтгэл нь ханахгүй байхыг хүлээлтэнд нь хүрэхгүй байх нэг захиа байгаа байхгүй юу? За тэгээд нөгөөх нь болохоор амар царай зүстэй би хатаа залуу байгаад байгаа юм. Тэгсэн чинь нөгөө эргэтэн жижигхэн байсан. Тэгэхээр одоо энэ тал дээр ямар байр суурьтай байна? Эмэгтэй гологдоод байна. Тийм одоо тэгээд эмэгтэй нь голчж байгаа байхгүй юу? Нөгөө нэг жижиг эргэтэнтэй залуугаа хараад дөш энэ одоо нэрэ царайнаас цаашгүй гараа штэ гэд. Тэр хэмжээ их чухал гэж боддгоо. Эрэгтэй хүмүүс бол өөрийгөө бол нэг голохгүй хаа. Яах баха? Яг тэгж жижиг гэж. Биштэй байх л та. За ер нь тэр том эргэтэнтэй байх, жижиг эргэтэнтэй байх энэ гэдэг ер нь бол наа чин яг ингээд дотн харилцаан дээр бол айгүй том чухал зүйл мөн үү? Эсвэл зөвхөн скил гэж бодож байна уу? Скил юм уу? За яг эрэгтэй хүний хувьд бол чухал. За мэдээж нэг эгоны юм яваад байгаа шүү дээ тий. Эмэгтэй хүн нь одоо шир том жижиг сонирхтоос л болох та. Нэг сонирхдаг эмэгтэйчүүд бол мэдээж сэтгэл ханамжгүй байна. Зарим нь яг одоо жишээ нь яг наад хүлээж уулзсан гэдэг эмэгтэй шүү дээ. Тэр чинь бол нэг л хүсэл тачаал нь бол нэлээ оргилцсан л хүн л байна л та.
Тий, энэ залууга бол ер нь бол ингэж найрч жагаад ингээд дотн харьцаанд орсон чинь нөгөөтг нь жижиг юм байсан байгаа байхгүй юу? Тий. Тэгээ ер нь бол хайр одоо ингээд эмгтэй улсуудын хамгийн эцсийн одоо нэг хайрын дээд зүйл нь л одоо мэдээж дотн харилцаа шүү дээ. Хамгийн сүүлийнхтэй натсан чинь тэгэл яг хөө хэлсэн юм байна л та. Тийм. Яг хөө би бол ихтэй бол нэг тийм нэг одоо юу гэмтэй нэг институнийг хамт ингээд дотн харилцаанд ороод тэр үндэ мэдээж ингээд гоё юм байлгаж чадаагүй бол тэрийн одоо институтээс асуулаа гэж бодсон шүү дээ. Институт мэдээж мохоо байсан гэж хэлбэл л тодорхой. Гэхдээ ер нь бол өөрийгөө нэг голоод байдгүй шүү дээ ихтэй болж. Ер нь бол тэгдэг үү? Секс чухал уу, хайр чухал уу гэж асуусан юм биш над чинь. Тийм. Тэгэхээр одоо яг ч асуугаагүй л дээ. За, өөрөө ч нэг ондоо асуулт тавь. Өөрт чинь удаан хугацаанд хүлээж байгаад одоо нэг эмхтэй ингээл зандсан ч юм уу ингээл те. Яг тоочгэлцэн за багасаа ч гэж болно краш марашин те. Тэгжсэнээ нэг дотн харьцаанд орж исэн үе байдгүй. Надад тийм байдгүй шүү дээ. Байдаггүй юу? Би өнөө нэг өөрөө тийм яг гэр бүлтэй юм л дээ. За. Яг гэр бүлээс өмнөх үед бол нэг тийм яадны эмгтөөнийг хүлээж мүлээж нэг дотн харьцаанд орж байгаагүй. За баг насны краш мараш гэж байхгүй юу? Ер нь. Краш мараш тийм байхгүй. За. Одоо нэг ихтэй хүмүүсийн крашлал ингэж идэв шүү дээ. Яг тэр үний одоо нэг дүр үйдэн шүү дээ. Киноны нэг дүр ч юм уу те гоё бүтээсэн. Тэр дүрийн л крашлна. Одоо үнжээ ч юм уу те. За. Нэг киноны тиймэрхүү юм. За маш их баярлалаа холбогдсонд баярлалаа. За холбогдож байгаа бүх сонсогч нартай маш их баярлалаа. Гэхдээ өнөөдрийн манай сэдв бол урт хугацааны хүсэлж урам хугалсан учрал гэдэг сэдвтэй байгаа шүү. Тэгэхээр маш удаан хугацаанд ингээд тэр хүнийгээ хүсээд хүлээгээд энтэй л ингээд дотн харьцаанд орчих юмсан ч юм уу энтэйгээ л нэг учирчих юмсан гэж хүлээж авч байгаад сэтгэлд нь хүрээгүй тохиолдлууд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ сэдвийн дагуу орж ирээрэй манайхан за. За нэг сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. Байна. Үчимэндээ. За, сэдвээ мэдж байгаа шүү дээ, тийм ээ? Мэдээ сая баахан сонслоо. Хоёр эмэгтэйчүүд жоо муулаад байна уу? Харин манай эмэгтэйчүүдийг муулах гэдэг шиг байна. Харин тийм. Ер нь бол үнэн шүү дээ. Тэгэхээр тийм жижигхэн байхаа манд болчих шүү дээ. Харин шиг байхгүй бас нэрээ шүү. Би бол тэр хоёр дахиад нь дэмжиж. За. Өөрт нь тохиолдож байсан юм урт удаан ингэж хүлээж байгаа сэтгэлд хүрээгүй юм тохиолдлууд байна уу? Зүгээр шүү дээ. Хэлээч дээ. Яг тийм царайшгүй биш. Мэдээ удаан хүлээж байгаа тэгээ уулзаад. Тэгээд яахтай дотны хэсэнд ороод тэгээд бүр арай л сэтгэл төрөхгүй арай л жижигхэн юм байх чинь бас хитүү ингээл өөснө чийж болохгүй. Тэгээд хайсараа дуусгах замгүй. Дүш гэж бодсон уу? Яа нэг түрүүний ярьдаг хүн шиг шууд асуугаад чиний том уу жижиг үү одоо хойлоо нэг томруулах уу гэж хэлсэн бас арай. Харин тий жоох эвгүй штэ тий. Аюу эвгүй. Зүгээр хэмжээнээс ч шалтгаалаад яахаа шээ тий. Тий. Тэгээд яг арай жимээр сонслоо тэгээд жоох манай эмэгтэйчүүд мууштай байгаа шиг дандаа ирчүүд ороод хахад өөрөө орж ирсэн. Эсвэл дандаа нэг асуудалтай ирчүүд орж ирээд байсан өөрсдөө хамгаалах гэдэг. Тийм та нар дандаа царай хардаг мардаг шиг. Гаднаас нь дүгнэхгүй юуг нь хардаг юм шиг. Ер нь бол тийм тий. Тэр баглаа бодолтой юм чинь дундаас юуг нь ухаж харах юм.
Яа харахгүй. Харин штэ. Яа харахгүй царайлагны залуу, царай мутаны залуу хоёрын аль нэгэнтэй нь яваг л одоо царайлагын сонгох бах та. Одоо тийм штэ. Аль эсвэл өмнөд онгоолгоод харалтай нь штэ. хүү харин аль эсвэл өмдөө шууд хэмжээтгэе гэж. Тийм. Тэгэхээр ч одоо шууд царайгаа хараад явахаас замгүй шүү. Харин тэгээ шатсан тохиолдлууд байна энэ төр гэдэг. Харин тэгээ холтолсон тохиолдол байна. За тэгээд мэдэнгүүтээ яаж зайгаа барьсан? Одоо зайгаа барих руу шууд яваад орцтой. Зайгаа барих тийштэй тэгэл 1-2 уулзаад ганц нэг хоолонд нэтрээ гэж байгаа тэгэл сүүлрэг ингээл багаар шалтгаалаад тийм ажилтай гэл тэгэл уусгаа байлаа. Ааха. Тэгэл хүндэрхээс уусан. Ер нь бол нэг эвтэхээ ингээд амар илтгэр ингэж булзааруулдаг те бид нар. Бид нар тэгээ шууд гэж амар улаан байгаа шилхэн хаашаа. Шинэ шууд скол асуугаад чиний том уу жижиг үү гэх юм хаашаа. Тэр л өстой нэрээ. Тэ. Тэгэхээр манай эмэгтэй ч гэдэг зү. Царайгаа хараад явжээ. Ер нь бол царайг нь арга сингл яадгийн тийм бицтэй. Ингээд сонголтуудтай бол тийм. Тийм сингл нөхдөд бол царайг нь хараад явжээ. Ааха. Зөв. Юу дэмжин. Зөв би ч дэмжинэ. За үчигсээ хөнгөрөглөөрэй. За гэтээ яа харахгүй яг жинхэнэ нөгөө нэг амар үнэн гэдэг чинь аахгүй жоохон ингээд сонсоход яа гэх нэг жоохон хорсдог ч гэсэн те. Гэхдээ яг энэ бол үнэн шүү. Эрэгтэй ч хүн ялгаагүй шүү. Эмэгтэй хүнийг царайгаар нь л хардаг ба царай зүс би хаа те. Тэрний чинь яг ижлэр эмэгтэй хүн ч гэсэн царай зүс би хааг нь хардаг. Тэгээд тэгүнхтэй нэгэнтэй ингээд дотн харьцаанд ороод ингээд ойртцсан үедээ мэдээж нэг яг хүмүүс химжээ одоо хамааралгүй гэж ярьдаг. Гэхдээ гол нь магадгүй жижигэн жоохон байлаа гэж бодоход тэр нь гол нь скилтэй мө гэдэг л байхгүй тий. Тийм тэгүнхтэй аль нь байхгүй энэ залуу шиг ингээл дөш царайлал хөрхөрч унтч мунтаад нэг л амар баатартай нэг бог идсэн боохоо шивдэтэй бол тэнэглэлтэй тэнийг. Дахиад нэг сонсогч авах цаа байгаа юу? За нэг хамгийн сүүлийнхээ сонсогчийг авчи. Найруулагчаасаа асуучлаа. Үчи мэндэ MJL радио. За орой минь. Энэ юутай холбогдсон юм? Шууд эфиртэй холбогдсон байна унтлагын өрөө. Тийм. За. За өөрийнхөө үзэл бодлыг хэлээрээ хоёуланд нэг ганц 2 минут байгаа шүү. За. Энэ төрөө нөгөө нэг ихтэй үнэ ихтэн томордуу байгаа шүү гэсэн залуу байна. За. Яг энэ тав жижиг асуудалтай манайх амар хэрэгтэй байдаг шүү дээ. Энд хэдэж ялна. Том нэг гэдэг нь тэгээд байгаад батцгаар байгаа. За батлий. Өөрийнхөө одоо тийм тэгвэл би чамаас өөр чинь гар юм асууж байгаа. Надаас юм асуухгүй шүү. Ер нь өөрийнхөө хариулт нь чамаас гарна шүү дээ. Гүү. Би болохоор хөтлөгч устраас зүгээр яг хөтлөж байгаа шүү. За. Тэгэхээр өөрийнхөө үзэл бодлыг зүгээр ингээ хүүрнэ явуучих. Эмэгтэй хүнийхээ хувьд зүгээр яг чамаас асуухад нэг залуу аягүй боломжийн одоо дигтэйшнтэй гэсэн юм ээ. Нэг ч нэг төрөлтөөр бол тэгээд болохгүй л гэсэн үг үстэй. Тэр чинь тэгээд сулрал юм шүү. Харин тэнгууд тэр чинь нэг цаанаа аягүй олон төрлийн асуудал байгаад байгаа байхгүй. Тэнгууд нэг ганцхан том жижиг дээр ярих гэдэг чинь утгагүй болчихсон. За тэр болохоор хүмүүсийн өнцөг байсан шүү. За орж ирсэн өнцгүүд. Харин тэгэхээр сэдв болохоор шал андаа байсан. Тийм. Тэгээд би 2-3 юмнаас ярьсан юм шүү. Тэгээд нэг залуучууд нэг нөхцөлчүүдээ юу гэдэг нэг мөнгө харж гэдэг юм уу царай харж гэдэг. Тэр нь би бороо гэж юусаа боддоггүй байхгүй. Тийм тал харагддаг. Өөрийнхөө стандарт таалал өөрийнхөө одоо би өөрөө цайрыг алуулж цайрыг ихтэй сонгоолтой явдаг ч юм уу. Би нэлээд боломжийн чадтай мөнгөтэй ч юм болоод би ажиллах боловсралтай мөнгөтэй ихтэй сонгоод ч юм уу явна гэсэн үг шүү дээ тийм. Тэгмээд тэмдэг ажиллах юм ихтэй ч өөрсдөө гоё ачаалтаа гүндөөс тоохоо гоё болж явахтай болж жишээ. Өөртөө ажиллах энэ цайрыг алуучуудыг сонгоод явна гэсэн үг шүү. Тэр нь ерөөсөө бороо өгнөж яриад байгаа санаа харагдаад харахгүй юм шүү дээ тийм ээ. За холбогдсон маш их баярлалаа. Ингээд манай нэвтрүүлэг хийж байгаа. Өчиг сайхан өнгөрөөгөөрэй. За энэ хүрээд манай хинтч битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээд
Биднийг сонгон сонсож, суугаа салаагүй, чих тавин сонссон бүх сонсогч, үзэгч та бүхэндээ маш их баярлалаа гэж дахин хэлье. Тэгээд холбогдсон бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Та бүгдийн бас санаа бодолтой байр сууриа үнэхээр үнцэнтэй байдаг шүү. Тэгээд энэ хүрээд манай өнөөдрийн сүүлчийн шууд эфир маань өндөрлөж байна. Тэгэхээр би та бүхэндээ маргааш оройн өчийн хөтөлбөрүүдээр дахин уулзнаа. Тэр болтол сайхан амарцгаараа манайхан баяр та.